За ярилцлагын дугаар эхэлж байна. Өнөөдөр Батуулдын Баттүр гэд хэл шинжээч залуу хамтдаа дугаарыг бол хийж байгаа. Тэгээд бид хоёр болохоор 3 ийм үндсэн сэдвийн дагуу ярина. За энэ өмнө амар байна уу? Тэгээд сонсогчдаа. За бид 3 сэдвийн тал дээр өнөөдөр ярих байгаа. Нэгт бол яг зөвхөн миний хувийн талд ертөнцтэй холбогдох тэр туршлах ч юм уу те түүхч гэх үү юу ч хэлэх үү тэрийн талаар яриад хоёрт гэх юм бол галын талаар одоо галтай харилцах арга ухаан ч юм уу юу ч юм те зөвхөн бодолч юм. Тэгээд цаашаа Монгол хэл гэж хэл шинжиж орчуулагч мэргэжлэр Москвад сурч байсан. Тэгээд цаашаа Европт бас боловсролоо дэвшлэх гэж үзэжсэн. Тэгээ Монголд ирсэн хүн байгаа. Ковид үеэр гацсан Европт. Нэг тийм хүн байгаа. Тэгээд шууд далд ертөнцөөс эхлэх байх аа. Ер нь хизэнээс ингэж сонирхдаг болсон. Эсвэл зарим хүн бол ингээ багасаа хардаг байсан ч гэж ярих юм билээ. Чиний хувьд юм байсан? За, миний хувьд бол би яасан нэг өсвөр насндаа нэг юм мэдэгдгүү сонирхдаггүй явж хагаад манай гэрт нэг бөөхөн ирээд буулжсэн. Тэр үед л ингээ цочирдаад даах яг тэр учраас эхэлж орцсон бахаа л гэж боддоо. Тэрний дараа бол яг манай нэг татны найз нас ороод тэгээд би тэр найзтайгаа нэг холбоо тогтоож болох юм байна гэдэг тийм нэг нэтгэл найдвар төрсөн гэхөө. Тэр нэг зүүд нойронд ингээд надтай нэг уулзч байсан. Тэр үеэр за би зүүдэндээ тийм ухамсартай байж чадах юм бол тэр найзтайгаа уулзч чадах юм байна, ярилцаж болох юм байна гэдэг. Тэгээд би нөгөө унтахын өмнө ингээд бясал хийгээд тэгээд нөгөө өөрийнхөө оюун санаагаа сэрүүн бага оюун санаагаа зүүдний ертөнц рүү ингээд шилжүүлэхийг хүсэж байсан. Тэгэхээр нөгөө амирх нөгөө юу штэ анхаарал шаарддаг штэ те амьсгал дээр анхаарал хөдлөхгүй тэгж яах явцдаа нэг астрал нэг тиймэрхүү юм хальт мэдэрчээсэн гэхүүтэй 7 хоногт ганц хоёроо мэдрэл хаяада нэг зүүдэнд өөрийгөө тартал гэхдээ нөгөө найзтай уулзч чаддгаа зүүдэнд тэгээд тэр нь дадал болцсон шүн унтах болгондоо ингээд бясал хийдэг тэр бясал хийгээд тэгж болно гэдгийг яасан судалж модлаад би нэг интернетээр баахан юм уурч байгаа баахан элдэг янз мэдээлээд юм байлаа. За нэг зүгээр миний борооцсон туршлага гэх юм бол толтой харилцаа гэдэг нэг тийм англи хэл дээр юм олж ирсэн байхгүй. Тэрийг сонирхоод туршаад тал руу ингээл харж ирсэн. Тэгсэн чинь ингээл нүүрэн дээр ингээл сонь ингээл нүүр мөр үзэгддэг юм байл. Юу талын дотор уу? Тий. За гэртээ битгий туршаагаа л гэж хэлээ. Яасан гэсэн чинь би ингээд босол хийдэг үед өөрөө амар гоёор мэдэрдэг гэсэн байхгүй. Бүр хаяа сүнсэн би ч юм уу гэрлэн би ч юм уу юу ч юм мэдэхгүй миний биенээс ингээд дээшээ гараад эргэлдэж байгаа юм шиг ингээд тэлж байгаа буцаад хурж байгаа юм шиг тийм их гоё мэдрэмж мэдэрдэг гэсэн. Тэгж байгаа би нөө тэ тэнцээ ингээд тал руу ингээд харж удаан байж хагаад тэгэхэд ингээд талнаас ингээд сонь нүр гарч байгаа шүү дээ. Тэгэд миний тэр бясалгалын тэр төвшин ингээд унтсан шүү дээ. Юурсэн ингээд тийм гоё биенээс гардаг мэдрэмж нэг хэсэгтэл баг авах байцсан. Тэгэхээр би тэр тухайн мөчөд талнаас болоод сэвтцэн байх магадaltaй. Яванда гайгүй басан байх л та. Гэхдээ тэрийг нэг орлоо тэргүй юм байлаа шүү гэж хүмүүс хэлье. За нэг тийм байна. Тэгээд цаашаа яг нэг жил гараа бясал хийчихэд хэл хуур аваад хав харанхуй газар сууж агаад. Гэртээ. Арай нэг өөр газар. Гэрээс арай нэг өөр газар. Чи хаана байгаа гэлээ? Москвад байсан. За. Чи тэгэл Москвад ахтаа л интернет дээр юм судлаад ингээл юм туршаад байгаа юм шүү дээ. Тий. Өөр юм аль хэдийн тийм туршлагатай хүмүүнээс ерөөсөө зөвлөгөө аваагүйсэн. Тэр үед аваагүй яг өөрхөн сонирхлоор зөнгөөрөө л явчихсан гэхөөтэй. Тэгж яхад би тэр тухайн үед нэлээд янзын тийм хамгаалал эдэрс гэсэн мэдгүй юу адаг сэвтгч гэдэг мэдгүй зүгээр л ингэж болдсон байх гэж бодоод явчихсан байхгүй. Тийм эрсдэл бодоогүй. Эрсдэл бодог сонирхлоор сонирч цан гараад явчихсан. Тэгээд нэг газар өөр газар бясал хийгээл шөнө алган штэ 8 цагт гал асаахгүй юу ч уугуулахгүй те элдэн янзын давс маус юу ч ашиглахгүй зүгээр ачаал хийдэгс бясал хийгээл хэл хуураад артдаг татдаг эхлээд 5-10 минут 15 минут би ингээд тайшруулна штэ амьсгал дээр анхаарч агаад тэгээд яг би ингээд тавираад эхэлсэн юм элдэн янзын бодол нааш цааш орхоо байгаад бүх юм тогтон болгоод хэл хуур аваад татдаг хэсэг хугацааны дараа ингээд амар гоё хэмэл ороод ирдэг яа тэгэхээр би ингээд суларчдаг болохоор хүмүүс англиар бол зонд орно гэж яриад байгаа шүү дээ. Яг зонд ороод ирэхээр ингээл амар гоё айлхуу орж ирдэг. Тэгэл хэл хороо аваад буцаал цаашаа өргөжлүүлээд бясал хийхэд бясалын тэр төвшин илүү гүн болцсон юм шиг санагддаг гэсэн. Яг тэр үед ингээл тэлж байгаа юм шиг, агшж байгаа юм шиг ингээд хурж байгаа юм шиг. Тэр дунд ингээд хаяа нүдэнд ингээл гэрэл мэрэл ингээл үзэгдэж байгаа юм шиг те. Тэгж байгаа л нэг зүүн сонтойгоо холбогдсон юм шиг санагддаг. Москвад ижиж чи яаж тэр хэл хуур муур аваад татна гэсэн юм одоо орж ирсэн байх уу? Би яалаа нэг хэл хуурны талаар зүгээр нэг мэдээлэл авсан юм аа. Ийм байдаг гэд нэрийг орсоор бол Фарган гэж нэрлэдэг. За Фарган гэдэг юм байна
гэд Google дээр хайсан чинь манай гэрээ хаж байханд баркан зардаг дэлгүүр байсан гэж тараад. Тэгээ шууд амар санагдаа. Надад тэр хүн тэнд жоохон мөнгөс. Тэр мөнгө аваад шууд гараад баркан аваад орж ирсэн. Тийм түгээмэл юм уу Оросд дэлгүүр? Нэг түгээмэл бол биш. Москва ч амар том хот шүү дээ. Тэгэхэд тэр дэлгүүр манай гэрээ хажууд байсан. Их хацтай. Тэгээ нэг 15 минут талгаал авчихсан. Яг хэл хуур сонирхож байгаа хүмүүс хандаж хэлэхэд за хурдан эвдэрчихгүй байх хэрэгтэй. Тоглоход эвтэйхэн гарт барихад ингээд удаан барихад их хамартай. Тэгээд нөгөө талаар нөгөө хуруугаар ингээд дарж байгаа хэсэгт нь тийм үзүүр шиг биш. Үзүүр шиг байхаар ингээд хурууг ингээд жоох хөвтгöd идэг. Жохон тийм бүдүүн байвал их зүгээр тэр хэсэг нь. Тэгээд чин дууралт. Энэ хэдийн юмуд ингээд нийлүүлээд туршиж үзчиход яг хамгийн гой таарсан гой дууралтай гарт эвтэйхэн гар өвтгөхгүй эвдэрчгүй тийм материалтай байвал их зүгээр. Манай Монголд хэл хоор зардаг. Яг Монгол урлаачийн уралдаг хэл хоор нэлээд дэжгүй дууралтай 180 мянга гэд байлш. Бос нь бол 350 өдөр якут хоорууд гэд жоох үнэтэй болоод ирдэг. Тэг өөр юу нэг өөр тоглож үзчихсэн өөр хөгжмөн. Өөр хөгжим. За яг хэл хоорыг дамж хагаад хүмүүс сурцсан. Тэр нэг сонирхолтой. Яг мэдээж би босод хоор тэ нэг морин хоор, гитар бол орлогддог л да. Гэхдээ хэл хоорын нэг сонирхолтой юм ингээд хэл хоор тоглож байхдаа хажууд нь гэж дуурч агаад тэг яванд ингээд хоолоогоо жоохон чангалаад ингээд дуусан ч хөм гарч ирдэг. Тэр нэг хэл хоорнаас гадна нэг юм хулсан гэлөө ингээд татаад байдаг та. Тэр арай нөгөө юу юм? Зөөлхөнд үү юу? Одоо мэдгүй би зөв хийдсэн үү хэл хоорож яхаар ингээд шүдэндээ хүргдэг тий. Тэгэнгүүт ингээд тарих руу бүр ингээд тэр нэг жоохон надад бол хэцүү санагдаад зүгээр харахнаа тэр хулсан ч юм бол шүд мөдөндөө өрөхгүй жоохон зайтай зүгээр амны хайрцагаараа дуурах юм. Тэгдэг та. За хэл хоорын тэр давуу тал нь ууг нь бол тэр аахгүй. Яг шүдэндээ хийхэд шүдэн гавлтай яг холбоотой байгаа шүү дээ. Гавлчин бүхэл биетэй холбоотой. Шүдэндээ толгож чаад нэг дарахад, нэг татхад хамаг биеэр ингэ дөргөл тавдаг байхгүй. Дон гэдэг. Тийм байлаа. Тэгээд тэр чинь бас нөгөө хүний биеийн дотор байгаа нэг зарим ингэ массажтай дарай заслаар хурч чадахгүй тэр хэсгүүд байгаа шүү. Тийшээ ингэ дөргөл баг багаар өгдөг. Тэгэхээр нэг тийм засал болж эхэлдэг. Гэхүүтэй хүний биеинд. Тэр хулс нь бол тэхгүй бах. Гэхдээ хөгжим аялах бол гарна. Энэ зарчим нь бол төстэй. Одоо энэ номнууд төр чинь тэгж яриад байгаа шүү дээ. Ийм чимээтэй бясалгал гэдэг байгаа шүү дээ. Тэгээ хөгжимтэй одоо өөрөө дуулдаг ч юм уу, хөөмиддэг ч юм уу те энэ нь чимээгүй бясалгал хийснээс 7 дахин хүчтэй үр дүн үзүүлдэг гэж яриад байгаа. Тэргээрээ л ялгаатай. Тэгэнгүүт манай өвөг дэдс яах нь бясалгалыг их хөгжимтэй хийгээд тэрийг бид нар л ингээ те хөөөх гэд нэрлэлсэн мэн гэж би ойлгосон. Чи бол зүгээр цаанаасаа зөнгөөрөө явж байгаа л баг те хөгжимтэй бясалгах тэр юуг нь олдоод хийцэн юм ба штэ. Энэ алт гисэн багтай. Яг бясалгалын үеэр ингээд ганцаараа байх үед илүүтэйгээр өөрийнхоороо байх илүү янзын тэм нөгөө хайрцаг юунаас ингээд жоохон баг гарч эхэлдэг юм бэл. Тэрийг анзаарсан. Тэгээд одоо бол тэр миний хийсэн юмд эрсдэлтэй байна гэдгийг мэдсэн болохоор тийм хийх ч байгаа л ядаж л уртаа нэг тайцуул мол асаадаг ч юм уу. Ядаж л нэг гарц гангаар уугуулцдаг ч юм уу те. Хэлнэвэн зэн давс мавсаар ингэ ширгэлдэг ч юм уу. Яадаг чинь. Тэгж нэг орсноо жоохон би нэг бөө хүмүүстэй сүүл ингэ харилцаад эхэлсэн чинь шөнө оройн цагаар нэг дуулаад хэл хор татаад байхад жоохон хэрэггүй байдаг. Эдгээр янз юм дуудчихдаг. Тэгээд би тэр сарын читэр дуудах юм гэж би ойлгосон. Яасан гэсэн чинь нөгөө тодорхой хэмжээнд тэр чинь ингэ энерги юм цацруулт юм шиг байна. Хүн дуулахаараа эсвэл хэл хор тоглохоор. Тэгэхээр одоо жишээлбэл ингээл 10 хүн алхаж яхад нэг хүн ингээд гоё арай гоё өнгөлөг хаагаад штэ тэ. Тэгэхээр нөгөөд ч юу вэ энэ чинь гоё сайхан цоглог явж байгаа юм шиг. Нэг нөхөр яваад штэ. Тэ энэс нэг ганц хоёр юм сорчихоо гэж дагчиж магадгүй гэж би ойлгосон байхгүй. Тэгэхээр одоо бол жоохон тийм боломжтой байгаа. Сэрэмжтэй. Бити хий биш. Хий зүгээр тухтай аюулгүй орчиндөө хийхэд асуудалгүй байна гэж ойлгосон. Тийм ерөн бясалгал хийдэг хүмүүс ч гэсэн нэг тийм аюулгүй нэг тойрог моригч гэлүү те. Нэг янз бүрийн хувийн тийм арга гэдэг юм шиг байлаа шүү дээ те. Бодол модлороо те. Ингээд хамгаалалт тавьж ингэж төсөөлж агаад татхад арай өөр гэж магадгүй гэж бодож байна. Тэгээ цагийн тэр хувьд болохоор яг нэг юм 2 цаг хэлээд байгаа дийлэнхтэй. Нар жаргах хавцаа эсвэл үүрээр энэ үеэр чинь илүү яадаг.
одоо хий биетүүд гэх юм уу. Онгот нь ч тэр одоо харын талынхан ч тэр хүчрэг байдаг гэж ярих юм билээ. Тавьд жоохон анхаарах хэрэгтэй бах тийм. За лав зүүдэн дээр бол яалтчгүй 3 цагийн үеэр бол даруулдаг. Тийм. Тэ 3-аас 4-ийн хооронд бол яг даруулдаг цаг үед дийлэх нь яг аль цагаар явж байгаа гэхэд бол тэр цагаар. Яг тэгэхээр даруулсныхаа дараа би аль нь хугацаа шалгаад хардаг. Тэгэхээр ерөнхийдөө л гурвал болж идэг. Ердийн зүүднээс илүү өөр тийм өрмөц мэдрэмж өгсөн зүүдүүд шүү дээ хөг өгсөн. Зүнтэй гэдэг. Зүнтэй гэж ярьдаг те. Тэр зүүдүүд 5 цагийн үед илүүтэйгээр байт юм байна. Би яг тийм гоё сон гэдэг тийм зүүдлэл нүдэнээс ирээд уцаа харахад 5 юм бол болчихдог. Өөрөөр хэлбэл. Тэгэхээр бол яг хаа тэр харын талынх нь бол миний ойлгож байгаа 3 цаг үед илүү идэвхждэг болоо. Яг 5 цагийн үеэр онготод нь илүү идэвхждэг болоо гэсэн нэг тийм бодол одоохондоо багт. Энэ бол өнгөцгөн бодол шүү дээ. Тэгээ бясалгал хийгээд хөг аялгаутай бясалгал хийгээд сэтгэл санаа гоё юм байна. Өөр хүний амьдралд нөлөөлөх юу вэ? За мэдэрч юм. За энэ дээр нэг юм гоё юм байгаа. Түрүүний хэлсэн нөгөө бясалгалын жонгон төвшөнд орж байгаа нэг тийм харанхуй ертөнц дотор ч юм шигтэй. Тэг гэрэл мэл харж байгаа юм шиг гэсэн шүү дээ. Тэг тэр үед би өөрөөсөө асууж байгаа байхгүй. За их сургууль дээр харилцаж болох миний санагч 3 охин байна. Одоо сэтгэлийн хөөрөлж биш, бодолж биш, тэ янз янз тийм юм биш. Тэр мэдрэмжээс ингэ асууж байгаа. За тэр Альбина гэдэг охин тэрийн арасгүй л яах вэ? Хэрэггүй гэвэл та миний зүүн мөрлөө мэдрэмж өгөөрэй. Хэрэгтэй гэвэл та миний баруун мөрлөө мэдрэмж өгөөрэй. Альбинаг арасгүй бол зүгээр оо гэхэд зүүн мөрлөө ингэ жоох ингэ. Тэгвэл Виолетта тэгсэн чинь дахиад нэг зүүн мөрлөө ингэ. Тэгээд дахиад нэг гурт хавхны хасаас. Тэгсэн чинь баруун мөрлөө ингэ орчих. Тэгэхээр за гэд тэр үе чинь би нэг өөртөө бүрэн итгэхгүй байгаа шүү дээ. Тэний хаа зур тушаад үзээгээл илүү тэр гурт хавхын руугаа ингэ чиглэл ингэ араас нь гүйж байгаа. Тэгж байгаа л мань хүн надтай нэг харилцаа болчих жоох. Яасан бүүмэн дараа нь мэдсэн чинь эргэн тойрны хүмүүс нь хэрэггүй гэж хэлсэн бэл. Тэгэл яг тэр үед ингээ надтай харилцахгүй болол ингээл уулзахад үгүй гэхэд ингээл сэтгэлээр жоох онж байгаа шүү дээ. Тэгэл орой болгон бясал хийж байхдаа дахиад асуусан. Тэрний араасгүй зүгээр юм гэхэд яг л баруун мөрлөө ингээл өгөөл байгаа байхгүй мэдээж. Нэг хариулттайгаа ижлэхэд өгөөд байгаа. Өгөөлсөн та. Хэдэн хоног дараалаа, хэдэн 7 хоног, хэдэн сараар да. Тэгээд нэлээд их юм болж байгаа 6-7 сарын дараа тэр охинтой өргөж ихсэн. Тэг яагаад ч юм бүх юм ингээд нөхцөл нь бүрдээд ингээд. Яг одоогор би нөгөө тэр гадаад охинтой ингээд өргөж яагаад гэж гисэн. Бид хоёр өдөө хүртэл харилцаад байдаг. Тэр нэхгүй. Нэлээд юм чанартай харилцаа байсан байж таар. Тэгээд нөгөө миний дотоод сэтгэл яг тэрийг ингээд зөвхөн сонгож өгсөн байхгүй. Энийг чи тэг өөр юмд ашигласан уу? Дүндээ юм дээр ашигласан. Тэгээд дандаа зөв байсан юм уу? Юм нь дандаа зөв. Тэгээд буруутсан ч гэсэн би тэнцээс зөндөх зөв юм сурч авч ирсэн гэхүү дээ. Нөгөө том зураглаараа бодоод үзэхэр бол авааштай амар ихсэн. Тэгээ энэ дээр дөрүүлээд юу аа. Ингэж явж байгаад ингээл бясалгал дээр хийчихэл гараал тэнгэр рүү хараад одод тэ нар сар байгаа шүү дээ тэ. Одод тэнгэртэй ингээл харилцаал. Ядаж амар мэндийн мэдэл. Тэгээд амар мэндийн мэдж байхад арай өөр болчдөг гэхүү дээ. За зарим хүмүүс ингээд хариу мариу хүлээж магадгүй. Хариу нэх хүлээгээд байх шаардлага. Зүгээр гараал тэнгэрийг хараал нэг наранд амар анаа гээл яг амьд хүнтэй харьцаж байгаа юм шиг ингээд харьцахад одоо өмнө би нэг жоохон гойдох гонхтайсан бол нартаа мэдлэхэд арай өдрөгчдөг. Нөгөө нарандаа талархад бодлороо та энэ дулаан байлгаж байгаа амиар тэтгэж байгаа энэ бүх орчлон ертөнцийг ингээд сайхан доктортай ингээд барьж өгч байгаа танд гэлалаа гэдэг. Тэгэхээр ингээд илүү яг одоо цагтаа ингээд орж ирээд илүү тэр нарны энэ нөгөө туяан илж байгаа шүү дээ. Тэрийг арсан дээр илүү мэдрээд эхэлчихдэг. Тэгээ хэдгээр энэ үүлч гэсэн нартай тэгж харьцсныхаа дараа хэд нөө дулаацхан ч одоо хаашаа. Тэгтээ ядаж л даахаа байждаг. Сартай ч гэсэн ингээд сайхан харагдаж шүү гээл гой магтаад хэлждэг. Тэгэхээр ингээд миний сэтгэл өөрөө ингээд жон ханаад ирдэг гэхүүтэй. Тийм болчтой гэсэн. Тэгээд тэр нөгөө төрөний одоо өмнө хэлсэн чинь 3 сэдвэн 2 дахь сэдвээр ингээд шилжиж байгаа байхгүй. Галтай харилцах гэдэг. Тийм. Нар чи одоо тэгэл манитийн хамгийн том гал биз дээ. Энэ нь алтай. Тэгээд галтай харилцах нэг сонирхолтой санагцсан. Би нөө Монгол гэрт амьдардаг. 100-анда галаасаагаад галынхаа яг амьтай гэж бодож байгаа л ингээл бодлоор харилцсан шүү дээ. За одоо жишээлбэл та гал ам гэж бодоод үзэн шүү дээ. Тэгэх бол тань эхэндээ ингээд ярихынхаа өмнө эдэн ондаагаар ингээд тайлан татай. Газар унсан юм тань ингээд өгдөг ч юм уу. Ил янз хог тань нөх юм бол та ингээд дургуйсан шүү дээ. Яг тэгж бодоод
Тэгэхгүй өнөө цагт миний ойлгож байгаа хүмүүс галыг илүүтэйгээр нөө хэрэглэхгүй гэж бодоод байна. Амгүй зүгээр л тулаацуулдаг гэж боддог. Тэгээд галтайгаа харьцаад ирэхээр арай өөр төлөвт орчдөг. Бодлоо. Одоо зүгээр сууж байгаа л галтай ингээ харьцахад төвлөрөл ингээ шал өөр болчдөг. Энэ галыг юун дээр яаж болох вэ? Одоо лаа ч юм уу тий? Орлуулал мэдрэмж нь өөр үү? Ер нь суур мэдрэмж яг адилхан. Яг хөө мэдээж нөгөө шин чанараар бол зуухны галч амар төөнд шүү дээ. Тэгтэл яг нөгөө сэтгэлээрээ ингээд хандаад галтайгаа ингээд харьцахад ер нь суур мэдрэмж яг адилхан хөг. Жижиг том тий? Ялгаагүй тий. Чи нөгөө мөн чанар нийлэн чинь шин чанар дээр нэг төвлөрөхгүй шүү дээ. Айлалах боломжоор мөн чанар. Тэгээд галтай сэтгэлээрээ холбогдох гэж хичээгээл. Тэгээд галнаас нэг сурсан юм бол яг тэр юм. Галтай ингээд харьцаж яхад миний бодлоо өөрөө зэгцэрж гин үү гал надаа ярьж гин юм мэдэхгүй. Тийм сонь юм гээд бодлоо ингээд зэгцэрд эхэлт юм байна. Яасан гэж чи монголчууд өнөө цагт нөгөө галтайгаа харилцаж чадхаа байцсан болохоор гэр орон нэг жоохон тийм тав тухгүй байгаад байна гэдэг. Яг зүгээр ингээд гэрийн энергийг сайжруулдаг гээд пеншүүгээр ч юм уу ямар ер нь дийлэхтэй ингээд лаа асааж тавьдаг. Тий. Чиний хар бол лаа асаагаад тэрнтэйгээ гал гэж хүндлээд тэгээ амтай гэж хүндлээд харьцуул бүр илүү байх нь тийм үү? Тий. Миний ойлгож байгаа одоо тэнгэрээс хоёр төрлийн гэрэл буусан болов гэж бодны хөрсдөр. За нэг нь бол сүнс. Хоёр дахь нь бол гал. Энэ хоёр хоёлаа нөгөө үндэс язгуур нэг юм болов гэж ойлгодог байхгүй. Би аль зүгээр хоёр л бодлоо шүү дээ. Галны яг үүсэл гаруулын талаар ингэ бодоод үзэхээр гал гэдэг чинь альва нэгэн бүлийн яг цөмдөн гэдэг гэсэн. Тэр цөмдөн за 3 шинж чанараар ингэ тэтгэж байгаа. Тэрний юу гэхээр за гэрэл байна. Дулаан байна. Тэ хоол хүнсийг ингэ боловсруулдаг. Энэ гурын гол нь юу вэ гэхээр ам байдаг. Сүнс. Одоо тэр гэрийн сүнс нь гал нь байдаг гэхүү дээ. Тэр бүлийн одоо гişүүд нь бол тэр бүлийн зүгээр эдис. Тэгэхээр сүнстэйгээ одоо гэрийнхэн галтайгаа харьцаж нөгөө хүмүүстэйгээ ингээд химээр ч юм уу юугаар ч илүүтэйгээр сайн холбогддог гэсэн болов. Тэгээ хүмүүс дандаа галын дэргэл амьдэрдэг шүү дээ. Тэгжиж хөг ижилсэн болов гэж ойлгодог. Хөг гэдэг нь нөгөө хөг мэдрэмж хойшоо нөгөө өөр байгаад байна л миний ойлгосноор. Мэдрэмж гэдэг нь бол 5 мэдрэх байх шүү дээ. Тэрүүгээр авч байгаа мэдрэмжийг бол монгол хэлээр мэдрэмж гэдэг юм шиг. Яг нөгөө сэтгэл дотор байгаа тэрийг бол илүүтэйгээр хөг гэж монгол хэлэнд дээр үед ашигладаг гэсэн болов гэж ойлгосон. Эхлээд нөгөө хөг нь ижилсчээд сэтгэлээрээ бэлэг талаараа хүмүүс ижилсчээд тэгчээд цаашаага арга талаараа дэвшил явагддаг гэж тэгж ойлгосон. Тэгээ гал бол яг ихнээ хүмүүсийн нөгөө хөг ижилссэн хүмүүсийн сэтгэлийг нь холбож өгсөн анхны юм болов гэж би ойлгодог. Тэгээ яг өнөө цагт зүгээр миний ойлгож байгаа шүү дээ. Гэрийн хамартай ч юм уу ямар нэг жоохон дээхэн талд ядаж л нэг өдөртөө нэг жоохон шалтгаан галаас агаад галтайхаа мэдлээд одоо өөрийнхөө нэр усаа одоо нэг бүтэн нэрээ хэлээд жилээ хэлээд тэгээ талархлаа илэрхийлээд манай гэр голомтыг ингэж ариун байлгаж байгаа гэрэлгээгээ тавиулгаж байгаа танд гэлалаа гэл тэгээд явж байхад миний ойлгож байгаа бол хэрүүл урал харцангуй багсгоолоо гэж боддог. Айл болгонд ядаж л нэг хүн галаас агч хахад сахгүй байсан айлаас хамаагүй дээр болоо гэж боддог. Орон байрч хамаагүй шүү дээ. Монгол хэлний талаар нэг хэл шинжээч юмнаас нэг юу анзаарсан бэ гэсэн чинь нөгөө би бол яг хэл шинжлэх чинь нөгөө шинжлэх ухаантай их сургуульд ингэ сурж байгаа шүү дээ. Тэгж явж байгаад яг их сургуулийн тэр тогтолцоо тэр надад сүүлд жоохон сайн санагдаад хэд тийм хайрцлагдсан байна уу гэж бодоод илүү цаас руу орсон болов уу гэж бодсон. Яасан гэсэн чинь шинжлэх ухаан гэсэн амьдралд байгаа юмыг шинжиж судалж явдаг тэрийг ингээд ухаан болгож өргөжүүлдэг те тэлдэг хүмүүс байтал зүгээр цаасан дээр байгаа бусад хүмүүсийн шинжилсэн юмуудыг нэгтгэж аваад тэгээд цаасан дээр шинэ болоод байгаа. Тэгэхээр тэр амьдрал цаас хоёр чинь хоёр өөр юм шүү дээ. Тэгээ өнөө цагт багш нар профессорууд илүүтэйгээр цаасыг хэрхэмлдэг болсон байлаа. Баримт нотлохоог илүү хүмүүс шаарддаг болохоор л тэгж байгаа. Цаасаар барьж байгаа. Тэрэндээ хайрцлагдсан л хэцүү. Би тэгээд хэрвээ энэ замаар цаашаа явах юм бол би өөрөө бас хайрцлагдчих магадaltaй байна гэж бодоод миний оюун бодлоо. Тэгээд би яг магистраа сурч байгаад гарцсан. Яг ковид үеэр гацсан байсан л та бас хажуунаас судалгаа хийх хэрэгтэйсэн. Тэгээд судалгаа хийх гэсэн чинь нэг л дотроос болж өгөхгүй. Чи тэгээд яг өөрийнхөө аргаар судлаад явуулаад байсан. Үлгэр жишээ болохгүй. Тэгээд яг үлгэр жишээ гэх юм ч одоо хайшаа. Тэр үед би яасан маа гадаад гацсан байсан байхгүй ковид үеэр. Тэгээд жоохон сэтгэл санаагаар
унтсан. Шинжлэх ухаан гэл амарлаг хөндлөж боддог гэсэн юм ингээд жоохон тууштай байсан. Тэгээ туушсан байсан тий. Тэгээд тэр үед би нөгөө зөв тав тэргээд подкастуудыг сонсч эхэлсэн. Тэгэхэд илүүтэйгээр нөгөө амьдралд хэрэгтэй гэсэн мэдээлэлүүд гарч ирж байгаа байхгүй. Хэл шинжилгээтэй холбоотой тий одоо үг утгыг яг хаана хизээ яаж хэлвэл зүгээр ямар үг санааг ингэж шүүж бодож тунгааж ашиглах вэ гэдэг. Тэр нөгөө амьдрал ойрхон ухааныг зааж өгөөд яг шинжлэх ухаан одоо манай тэр магистрийн юм дээр илүүтэйгээр онлын төвшөнд яриад байдаг. Практикийн ялахтай юм их ярьж өгөхгүй. Би за тэрийг сурлаа гэдэг амьдралаа яаж ашиглах юм гэж мэддэг. Тэгээд би энэ бөө мөргөлт гэдэг юмруу илүү хазааж орсон гэхэд. Тэгээ Монголд ирээд содор модор уншаад Монгод тэмрүүтээ цолгоод тэгж орж хахад нэг сони юм гарсан. Яасан гэсэн чинь нөгөө алтан дэдүн айлгооч юм уу те. Тиймэрхүү мод төр ингээл каку коку гэдэг те. Баахан сонь юм гараад ирж байгаа байхгүй. Тэгээд би бодоод за энэ яг монгол хэл мөн үү те. Энэ юун хачин юмуд гараад ир. Гэт нэг хэсэг боддог гэсэн те. Нөө кау баа уулж те нэг тийсэн яаж байгаа шүү дээ. Тэгчээ нэг үгэн дээр өчнөө утга санаа ингэ тайлаа бичсэн. Энэ язгууртай адилхан өөр үгүүд байд юм уу гэдэг. Тэгээд бас язгуур үгүүдээ нийлүүлээд хослуулад ингэ үг мөг ингэ нийлүүлсэн юм шүү дээ. Тэгээд би ингээл бодоод за энэ манай бэлэг талын хүмүүс жоохон туушраад байна уу. Тэгээ онготоод одоо юу яриад байна. Тэгээ нэг хэсэг жоохон хүлээж авахгүй байсан. Яг хүлээж авахгүй ч хаашаа зур байж болох юм гэдэг үнцгээс хараад гэхдээ бүрэн гүц нөгөө цаад утга агуулгыг ойлгож чадахгүй байсан байхгүй. Тэгээд содор модор уншаад подкаст дээр сонсоод тэгж авч яхад багаар ингээ задаргаанууд гараад тэгээд монгол хэл яг өнөө цагийн монгол хэл яг ямар байгаа бэлээ тийм дээр үе монгол хэл яг тиймэрхүү тогтолцоотой байх хэрэгтэй байсан гэж тийм хайрцаг дотор боддогсон байхгүй. Тэгэхээр дээр үеийн тэр бүтцэн арай өөр байх. Дээр үеийн сэтгхүүн тэ сэтгэлгээ нь арай өөр байсан юм байлээ. Үзэл санаа нь өөр тийм. Өөрөөс нь тэ. Тэгэхээр яг язгуур нь бол байгаа бэлээ. Яг сайн гүн ухаад үзвэл язгуур нь бэлээ. Тэгээд тэр өгөөдөө ингээс уншиж байгаа нэрээ тийш тийм чинь энэ үг чинь яг энэ үгтэй нэг язгууртай штэ. Ингээд бодоод үзсэн чинь тийм тодорхой хэмжээнд тийм дэвшил онцны нэг дэлбэрэлт жож байгаа юм шиг те. Яг өнөөгийн байгаа тэр сэтгхүүгээр монгол хэлийг хязгаарлалт хэрэггүй юм байна гэж зөвлөлт ойлгоод байгаа. Гэхдээ бас хажуугаар нь хаанаас юу сурч ин гэдэг мэдэхгүй болол гачин хаанаас мэддэхгүй тийм сонин тайлбарууд гаргаж ирээд зарим нь бол зохиож байгаа. Зохиож байгаа юм шиг тийм. Өөрийнхөө мэдрэмжээр ч юм аашин тийм чинь ч байгаа үнэхээр бас логиктэй тийм үний юм биш үү гэж бодогдсон ч байгаа. Тэгэхээр мэдээлэлтэй жоохон цензуртэй хань. Ер нь бол боломжоор тийм. За жишээлбэл тэр алтан дэдүн айлхоо гэж байна. Тэрнээс нь ол зөндөө мөнгө тадуу гэсэн үгэд байгаа. Тэгээ тэрийг олон хүмүүс тайлбарлах гэж үзэж байгаа. Тий, өөрөөрийнхаараа тий. Тэгээд миний зур хувийн зүгээс гэвэл аль болох тэр хүмүүсийн тайлбарыг нэг сонсохгүй байх зүгээр болов гэж бодож байгаа. Эхний ээлжинд өөрөө тэрийг уншаад ямар хөх мэдрэмж төрчин тэрийг хаажаад за хаяа юу ч мэдрэхгүй байх магадaltaй. Тэрэндээ шантраад ах хэрэггүй. Яваанда тэрийг дахиж унших ч юм уу эсвэл ингээд өөр юм хийж яхад яг тэр нөгөө алтан дэд дээр гарсан тэр санаа нь амьдрал ингээд гараад ирэхээр энийг хэлчихсэн юм байна штэ манай өвөд эцүүд гэд ингээд гинт орж ирэх магадлал байт юм шиг үлээ. Би бол хаяа тэгж өвөдөг өөрийнхөө тэгж тайлж байсан. Тэгээ яг онц болно онохгүй ч олон гэхдээ эхний ээлжин суурь нь өөрийн хөх мэдрэмж авах хэрэгтэй. Тэгчээ дараа нь бусдаас мэдээлэл авах те. Тэгэхгүй анхны тэр суурь бусдаас мэдээлэл авчихаар өөрийнхөө хөх мэдрэмж авчих гэдэг. Тиймхүү талаа анжилгдсан. Зарим монголчууд ингээд хайхамшигтай айдар гэж яриад байдаг те. Эхлээд бол нэг жоохон үгүйсгэж хандж чаад одоо бол илүү дэмжиж байгаа. Яг гэхээр ни хим өөр мэдрэмж төрд юм билээ. Ни хим гэхээр хүн болгон нэг химэнд ингээд автаж хамтдаа ингээд үйл хийхэд ингээд тийм тухтай. Нийтрээ нэг химэнд орох те. Нэг зүг рүү чиглэх юм те. Ни хим гэж хэлэхээр илүү зүг санагдаад илүү тийм бүтээх ёстой юм байна
гэдэг хөх сэтлэр нөгөө дүүрдэг гэхүү дээ. Одоо гим гэж ярихаараа нийтээрээ нэг гим хийцэн юм шиг санагдаад. Тэгэхээр нэг сөрөг юм ярьж байхдаа би илүүтэйгээр нийгэм гэж хэлээд илүүтэйгээр гоё юм ярьж байвал нийхэм гэж ярихаар миний зүгээр өөрөөс дотроос гарч байгаа тэр нөгөө хөвн арай өөр л хандлага арай өөр болчихсон юм байна. Тэгэхээр энэ нөгөө язгуур өгөөд шүү дээ хаяа язгуур өгөөд нийлүүлсэн ч юм уу те. Тэрэн дээр ач холбогдол өгөөд өөрөө тэр утгыг бодож сэтгэлээсээ хэлэхээр тэрүүгээр тухайн орчин нөхцөл ингээд арай жоох хэмээр өөрчлөлт юм шиг санагдсан шүү. Тийм. Нийтээрээ тэгээд зөв яриад те үгийн эрчим хэмээг зөвөр ялгаруулад байх юм бол магадгүй нийтээрээ хин хэмнэлтэй болчих юм билүү те. Тэгээ яваа да. Тэгэхээр энийг бол би зөвөр яг хүмүүс үгүйсгэж болно. Гэхдээ эхний ээлжинд энийг амьдралдаа туршаад үз. Алдах юм байхгүй шүү дээ. Алдах юм байхгүй. Нэг сар эхлээд өөрөө юу мэдэрч байна? Өөрөө бусад ямар мэдрэмж төрж байна? Тэрэн дээр зөв туршилт хийгээд үз. Одоо энэ чинь шинжлэх ухаан чинь олдсон шүү дээ. Бас нөгөө ирчүүд аваа гэдэг шүү дээ. Тэр чинь бол авхаа юм байлээ шүү дээ. Авхаа гэж яриад үзэхгүй юу? Ямар өөрчлөлт гарах нь те ирчүүд туршаад үзв. Тийм одоо зүгээр би сонсоход хажууд дэрэгдээ байгаа эмэгтэйнийг авхаа гэхээр илүү өөртэй. Авгаа гэх юм бол нэг тийм үйл хөдлөлтсөн мэд санагдчих шүү дээ гэх мэт те их сонирхолтой. Тэгээд цаашаа үгтэй холбоотой юу ярьж болох вэ гэвэл хоолон хүрт гол төлөв хүмүүс ингэ дуу доолж ахт ч юм уу хоолон хүрт ингэ дэвччихэдэг гэж ярьдэн шүү дээ. Эний цаад яг нөлөө нь юу юм бэ гэхээр илүү өөртөө ихтэй болдог болов гэж боддог. Тэгэд 10 хүн хагас сухс доолдог те зүгээр нэг фаны өрөөнд доолдог хүмүүс байхад нэг нь илүүтэйгээр ингэ дуунд ингэ хөглөгдөд илүү их дуу дуулаад тэгх тосмоо илүү хүний хоолой ингэ чангараад улам тод олдог. Улам одоо юу хөө сул үг байхгүй болоод илүү ярьж байгаа нь ингэ дурсгалтай болоод хэмнэлтэй болоод ирдэг. А хэмнэлтэй хүн ингэ ярьж байхад хүмүүс илүүтэйгээр анхаарч сонсдог юм бэл. Илтгэх чадам сайжрах тусам илүү ихтгэл даах болчтой юм шиг санагдсан. Би одоо өмнө өөрийгөө багтаа хахтай нөгөө дуулж чаддгүй гэж боддог гэсэн байхгүй. Дуулахаар хүмүүс чи яасан солиход дуулдаг ингээл. Тэгээд зөндөө хийсэн болохоор би нөгөө өөртөө итгэлгүй болцсон. Би ч хөгжим их сонирхдаг хүн шүү дээ. Тэгэд өдөө хүртэл бараг өөрийгөө дуулж чаддгүй гэж явсан байхгүй. Тэгээд одооноос эхлээл за би дуулж чаддаг. Тэгээд хүн болгон дуулж чаддаг. Гол нь сурах хэрэгтэй гэдэг баг багаар ингээд дуулалах. Нөгөө дадал болоод уулан дээр гараад дуулахад надаас ийм хоолой гарч байгаа юм уу би гайхсан. Яасан гэсэн чинь уртын дуучин шиг амар чанга дуу гарч байгаа байхгүй. Миний эрдийн дуулдаг өнгөнөөс шал өөр өнгө. Хамаагүй гоё сонсоход тааламжтай. А усны дэргэд ингэ дуулаад үзсэн чинь илүү гоё ингэ дүүх нуглаа гаргаж байгаа юм. Яагаад чи би бүр хаа би ингэж дуулдаг гэсэн юм билүү. Тэрийг бол нэг дадал болгочвол их зүгээр. Заавалчгүй тэр нөгөө хөдөө хээр гэдэг байлтгүйгээр боломж гарвал дуулаад явж байгаа. Гэхдээ шөнө оройн цагаар гадуур явж байхдаа нэг дуулаад хэрэггүй болол гэж бодож байна. Өөрөөсөө хэн цацруулаад авах магадaltaй болохоор хавийн юм татчихгүй тий. Харин тэрэндээ жоохон боломжтойгоор тий. Тэрнээс бусдаар олол тогтоо газараа сайхан дуулаад явж байл. Нийгмийн талаар бас нэг юм бодол төрж ирсэн шүү. За дээр үед монголчууд яаж илүүтэйгээр хэн мэдэрдэг гэсэн бол гэж би бодохгүй. Онгодод хэн гэл их ярьдэн штэ. Тэгэхэд нүүдэлчин хүмүүс чинь нэг их олон хүмүүстэй яриад байхгүй. Байгаль дээр штэ тэ. Тэгж яавал хаяа нэг зочид ирүүлээд бид нартай ярина. Тэгэхээр ингээд нэг зочин орж ирэхээр тэр гэрийн уур амьсгал жоохон өөрчлөгдөн штэ. Тэгэхэд шууд мэдэгддэг. Дараа өөр хүн орж ирээд шууд мэдэгддэг. А бид нэр ингээд яагаад мэдрэхгүй юм гэхээр байнгын хүмүүстэй уулзж байгаа болохоор өдөр тутам ингээд хүмүүсийн тэр таа болохоор ингээд жоохон дүжирцэн гэх үтэй байдаг л ингээд ойлгоцсон. Гэхдээ л сайн бодоод үзэх юм бол орон байр дотор нэг зочин орж ирэхэд нэг өөр болчдаг. Одоо жишээлбэл танаатай одоо ах их ч юм уу те орж ирэхэд нэг өөр. Танаа найз нөхөр орж ирэхэд уур амьсгал өөр болчтой шүү дээ. Тэрэн дээр ухамсартайгаар ингээд хандаад энэ ийм мэдрэмж өгч шүү гэд. Тэгээ эсвэл нэг хүн ад жаргалтай баяр хөөртэй орж ирэхэд гэрийн уур амьсгал нэг өөр болчдөг те. Жохон уурах цааштай стресстэй орж ирэхэд нэг ч үг дуурайг байхад өөр байгаа нь мэдэгддэг. Хүнд ороход ирдэг те. Тэрийг л илүү ухамсартайгаар хандаал. Тэгээ би дотроо юу мэдэрч байна? Миний гадна ямар орчин байна? Би дотроос энэ үгийг хэлэхэд энэ орчны юу ингээд хөгн яаж өөрчлөгдсөн гэдэг мэт. Одоо жишээлбэл ингээд жоохон хүндээ заал хүмүүстэй жоохон имэжлэхээр хамаг юм ингээд хөмрөө тавьчихсан шүү дээ. Тэр болгонтой ингээд ухамсартайгаар хандаал. Нэг хүн ингээд нэг асаал уурлахад
энэ юу болж байгаа. Тэгэхээр хүмүүс ер нь баг асахын өмнө мэдэрчдэг. Энэ хүн жоохон юу байна даа гэдэг. Тэрийг бид хитрхи нөгөө анзаарах байчихсан. Хантай. Өөрийнхөө нэг зөв мэдрэмжийг хүн бол анзаардаг. Гэхдээ ухамсартай гарна шиг. Тийм. Тэр чинь угаасаа байгаа болохоор тэгээд зарим тохиолдолд хүчтэй нэг анзаарна. Дийлэгтэй бол тэрийг тоохгүй байна. Тийм. Тэгээд яг багаар ингээд бясалгын аргаарч байна уу те ямар нэгэн дуу хоорны аргаарч байна уу багаар ингээд сэтгэлдээ холбогдох зөнгөө жоохон сайжруулад явбал цаашдаа илүү оновчтой шийдэл гаргах юм байлаа шүү гэдэг. Зөвхөн нөгөө арга талаараа жоохон тэр чинь бас жоохон харьцангуй муухай болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр арга билег аль нэгэнд гоё тэнцвүүлж авч явбал гэж байгаа. За энэ тэнцвэр чинь юун дээр алдагдаад байна гэхээр яг энэ мэдээлэл амар хурцгал дунд биш тий. Бид чинь зөв ч юм шиг буруу ч юм шиг тий. Билег талын мэдээлж зөндөө тий. Үзүүдэгээ хараад үгүй тийм ч сүнсний сэрэлтийн яасан сургалт моролт ч гэнэ үү тий. Тийм юм ч зөндөө олчиж арга талын мэдээлэл бол бүрстэ хангалттай амар их байгаа. Тэгээ тэр мэдээлэлд ингээд тэнцвэртэй байж чадахгүй байна л да. Тий. Хүмүүс нөгөө одоо жишээлбэл ингээд лам бөөдөр очиад ингээд тийм өнгөтэй машин хааш баах уу хаашаа чэхөө гэж ярьдэн шүү дээ. Тэрнээс илүүтэйгээр эхний ээлжинд өөртөө зөвлөлдөх хэрэгтэй юм байна. Ямар нэгэн асуудал болохоо байчих юм бол бөөдөр очих нь оо эмч дээр очих чинь хамаагүй те өөрөөсөө ингээд бодлоо зэгцлээд бичдэг ч юм уу яадаг ч юм уу те бясалгын аргаар ингээд хамаа бодлоо жоохон тайвшруулж агаад 5 минут ингээд тайвширч агаад тэгэд өөрөөсөө асуугаад би ингэхүү тэгхүү гэд яавал илүү зохистой байна гэд тэгсэн тохиолдол илүү оновчтой шил. Яа тэгэхээр дотор одоо голоосоо илүү зөв оновчтой зөв биш оновчтой шилүүдэд олж болдог юм байлээ. Нөгөө хүмүүс зөв буруу гэж ярьдэн шүү дээ. Би зөв буруу гэдэг жоохон дургоо. Оновчтой юу оновчгүй юу гэдэг. Яа тэгэхээр зөндөө их шилүүд байгаа. Тэр шилүүд донд яг таныг нөгөө таны хуулийн зөв гэсэн юм хэцүү шүү дээ. Байхгүй тийм. Хэдэн хувьтай гэж бол байж болох юм. Харьцангуй зөв талдаа, онсон талдаа бэжтэй л гэсэн бэ нүг гэхээс шүү. Таныг зорилго руу чинь дөхүүлж чадж гинэ үгүй юу гэдэг чинь оновчтой юу, оновчгүй нү гэдэг л ярьж штэ. Шатар тоглож байгаа л би бодчихтой. Шатар дээр бол зөв буруу нүүлд гэж байдаг. Оновчтой, оновчгүй л нүүлд гэж байдаг. Зорилгоо бодоол тэ. Тэгээд сэтгэлээсээ хандвал яваа. Эдгээр дөрөөлөд за нэг дүнлэл гаргаад те яаж туушрахгүй байх вэ? Яаж арга билгийг тэмцэржүүлэх вэ гэвэл зөвхөн хувь хүний миний зүгээс шүү дээ. Яг ямар арга барил ашиглах вэ гэвэл арга талаасаа гэвэл ихэр магадлал норг гэдэг юу ч нэг амар их сенсац үүсгэж штэ. За эхлээд норг урд өмнөх төр түүхийг зөвхөд үзчих. Тэ ямар мэдээлэл хүргэдэг яадаг газар юм. Тэ хэлийн янз асуудал тарьж яснаа уу те. Тэрийг ингээд урд өмнөх түүхийг архивыг хараад үзчих. Тэгээд дараа нь одоо цагт баталгаа нотлохоо байна уу? Тэгчээд ирээдүйд нийгэм даяараа ямар хохиролтой юм бэ? Ямар хонжоотой юм бэ гэдгийг бодож үзээд таны ирээдүйд хүсэж байгаа нийгэмд төхөөлж чадах уу? Эсвэл илүү холдуулах уу? Гэдгээ ядаж л юм гооштой. Зөв 5 гэдэг чинь 5 дэнсээ доолны хийгээд гэхэд энэ дээр бол яг нэг 3 дэнсээ хийж болж байгаа. Ингээ ойлгоч болохоор юм саналаа. Өнгөрсөн одоо ирээдүй гэдгийг чи яг яах гэдэг шүү дээ. Өнгөрсөн одоо жишээ нь би сонгогч байлаа гэж бодъё те. Улс их хурлын гишүүний манай тойрог дээр хэдэн нөхөр ингээд дэвшиж шүү дээ. Тэрийг би яаж тэр зөв сонголтоо хийх вэ гэхээр тэр өнгөрсөнд яг юу хийсэн вэ те. Одоо сайн зүйл нь хэр хувьтай байсан юм, муу зүйл нь хэдэн хувьтай байсан гэх мэтчлэн өнгөрсөнд хийж бүтээснийг харах нь байна. Одоо цаг дээр болохоор баримт гэж байгаа тийм ярьж байгаа зүйл нь биелэх баримт нотлохоо хэрэг. Энэ хүн яг тэр мэдлэг чадвартай хүн муу юм уу тийм урд нь тийм тэгээд одоо цаг дээр чинь ирээдүйдээр би энэ хүнийг сонгох юм бол хэр эерэг үр дүн авчрах юм. Энэ хүний амлаж байгаа зүйл нь тийм миний одоо ирээдүйд манай энэ хороонд тэ дүүрэгт манай усад ямар ашигтай юм гэсэн юм тийм үү 3 цаг дээр баримт нотлохоо тэ ирээдүйн ашиг хонжоо эсвэл сөрөг зүйл юм мөн үү тэ энэ дээр яг хоёр юм байж болж байна. Юу юм гэхээр хувь хүн нийгмийн талаар одоо урд өмнө ямар нийгэмтэй байсан гэдэг түүхээ мэддэг тэ
өнөө цагийн нийгмийн талаар бас тодорхой хэмжээнд мэддэг. Тэгчээд өөрөө ирээдүйн талаар тийм хүссэн мөрөөдлийн нийгэм гэж шүү дээ. Мөр өдлөх нийгэм. Тэр нийгмийн одоо 3 бодолтой байх хэрэгтэй юм шиг байгаа. Өнгөрсөн одоо ирээдүй гэдэг. Тэгчээд дараа нь бусад хүмүүстээр шинжээ хийж шүү дээ. Энэ өмнө юу хийсэн? Тэр хийсэн өнөөдөр баримт нотлохотой байна уу? Ямар нэг өөрөөгөө үзүүлсэн байна уу? Тэгээ энэ хүний цаашаа хийх юм нь илүү яг тэр зөрүүл явж байгаа шүү дээ өсвөөсөөгөө. Тэгэхээр тэр ирээдүйн үр дүн миний хүсэж байгаа тэр нийгэмтэй тэмцэж гэнэ гэдэг арга талаараа бодоод үзчихнэ гэсэн. Тэгээ яг тэр норм дээр бол яг тэгсэн ингээ оронгот манайхын амар хорддаг шийдвэр гаргадаг тийм. Сэтгэлийн хөдлөөр. Тийм, сэтгэлийн хөдлөөр л явчихж байгаа. Тэгэл ингээл комент навшингууд зарим нь ингээд ус шалгах ёстой юмаа шалгаж байгаа гэж бичиж байгаа. Тэгэхдээ тэр хүнийг би Норгийг яг юун тухай бичдэг залуусын гэдгийг нэг ч удаа орж үзээгүй хүн гэдэгт би бүр амар ихтгэлтэй байгаа. Сэтгэлийн хөөрлөө дараад тий жоохон судалгаатай юугийн ч мэддэггүй бол ядаж тэр сайт руу ороод үзчих хэрэгтэй тий. Гол руу. Ийм төрлийн мэдээллийг хүмүүст хүргэдэг юм байна тий. Ийм төрлийн мэдээлэл хүргэж байгаа хүмүүсийг шалганаа гэдэг маань ингээд сайн ухаад үзэх юм бол зөв дүнэлт гарах магадaltaй байгаа шүү манайхаа. Одоо нэг хорон морно гэдэг манай цагдаа нар тэрэн шиг яг ингээд төвчээд судлаад баг зэрэг цаг зарцуулж агаад тэгээд өөрийн гэсэн дүнэлтээ гаргачаад яг ингээд өөрийн гэсэн зөв дүнэлтээ олсон хүмүүс ер нь энэ тэнд ингэж комент бичихгүй. Тэгээд яран бичиж байгаа хүмүүс бол ер нь л жоохон өөртөө ажиллах шаардлагатай л гэж ойлгохоор надад санагдав. Яг Норг төр надад яг таны ярьсан юм гарсан. Яг тэгэхээр би анхнаас яг юу болсон бүгдийг ингээд дааж уншижсэн байхгүй. Тэгэхэд ингээд жоохон бохимдол төрөөд Норгийг дэмжмээр санагдаа өмөрмөр санагдаад цагдаагийн алан байгууллага руу жоохон дайрмаар санагдсан байхгүй. Тэгэл яг ингээд жоохон юм бичижсэн бодол малаа бичижсэн чинь дотроос ингээд хатгаад ингээд шаардлага байна. Жоохон бодоод үзэх үед тэгээд заагээд өөрөө хазаарлаад унтсан байхгүй. Тэгээ маргааш өглөө нөгөө сэтгэлийн хөдлөлт автах нь харцангуй багассан. Тэгэхэд ингээд дотроос нэг тэгж байгаа байхгүй. Цагдаа нар чи ямар хүмүүс вэ? Тэгээд тэд нар бол яг амьдрал дээр 9 шүдийн хүмүүстэй ингээд ажилтдаг те гэмт хэрэгтнүүдтэй ажиллаж байгаа, архичтай харилцаж байгаа, болж утгагүй гачин хүмүүстэй харилцаж байгаа. Тэр болгонд ингээд сэтгэлийн дарамт ингээд тавдаг. Тэгээд энэ нийгмийг нийхэм болох гэж үзэж байгаа хүмүүсийг ганц нэг хүний шийдвэрээс олоод бүгднэрөө дайрах чинь зөв үү? Тэгээд ядаж эхлээд тэр цагдаа нарт талархах хөх сэдвтэй байх хэрэгтэй гэдэг мэдрэмж төрөв. За гэл. Тэгээд би яг эдгээр янз бичээгөө. Тэгээд ч юм бол хоёр талын байр суурийг ажиглаж яагаад тий дүнэлтэй шүү дээ. Ганцхан тал ингээл миний зөвөө гэхэд шууд эний зөв юм байна гэж ойлгох бол бас өрөөсгөл болж байгаа юм. Тэгэхээр аливаа ямиг яаралгүй ажиглаад тий түн шинжилгээтэй л хандахгүй бол ийм их мэдээллийн урсгал бид нар бол өстой хөл алдах гээд байгаа шүү тий. Тэгээ хоёулаа юу хөөш цаашдаа юм шүү. Яг сая зөвлөлөө шүү дээ тий чи бэлэг талаасаа ингэж арга талаасаа нэг юм байж болох юм аа гэ тий. Тухайн нэг сэдвийг авангуудаа хоёул ингээд тэнцүү яриад явчвал хүмүүс аюу хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. Хүмүүс сонирхчихвэл болж байна. Тийм тэрийг бол сонирх баха. Тэгээ эцэст бол амьсгал дээр л анхаарах хэрэгтэй юм байна. Ялангуяа элдв янзын ингээл баахан болдог ш 90 тарина. Тэгж яхад амьсгал дээр төвлөрөөд ирэхээр тэр хүмүүсийн одоо хэмийн нөлөө байгаа ш тэ. Тэрэнд харцсангуй баг автдаг болчдөг. Яг тэр амьсгалаад ирэхээр өөрөө хүн төрөв илүү ойртоод эхэлдэг юм байна. Амьсгалаа мартаад эхлэхээр төвөөсөө жоохон холдоод ирдэг. Холдоод ирэх тусам бусдын нөлөөнд давтаад ирдэг. Төрөөгөө ирэх тусам илүү ажиглагч байдалд ороод илүү оновчтой үг болон үйлдэл гаргадаг болчтой юм байна. Тэгэхээр ямар нэгэн болохоор зүгээр л амьсгал дээр төвлөрөх хэрэгтэй. Тэгэхээр хариу үйлдэл гарах нь багасна. Ингэж уурлаж агсаж тэ тэгэх нь багасдаг юм байна. Харин тийм ээ. Бясалгалыг сонирхоод явж амьсгал дээр очсон шүү. Амьсгалаа бид нар чинь нэрээ зарим үед мартчихдээ юм лээ.
Тэгээд үүгээр өнөөдрийн подкастаа өндөрлөх үү да. За тэгээд сонсон сонсогч та бүхэндээ баярлалаа, талархлаа, гэлалаа. Тэгээд хэрвээ бат төртэй дахиад дугаар хийдээ санаа оноо байвал бас бичиж үлдээгээрэй. Тэгээд боломжоор хариулахыг хичээе. Тэгээд шаардлагатай гэвэл олон асуулт орж ирэх юм бол цаашдын дугаарт оролцож магадгүй. Тэгээд гайгүй болол зүгээр комментээр бичээл авчээ. За дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.